ингээд микроныхан дотор нь лаг гэрэлгээтэй лаг хөрхөн жижиг микробус гэдэг лөө. Тэг бас бенз тий. Лаг бензин. Юу та энэ юу Стамбул Аталит Сарай гэсэн газар байна. Зэн суугаад байгаа. Тий. Дугуйнаас хойш. За ингээд гоо дугуйны болцсон. Ажиглалтай байсан шүү дээ. За нэг юм дөхөө. Энэ төлийнхэн Стамбул хотын өөр явж байна. Ер нь бол айгүй их тийм микро ийм автобусууд айгүй их явд юм байна. Автобус айгүй цөөхөн харагдлаа. Тэгээд мэдээж метротой бид хоёр одоо метро руу явж байгаа. Метро дамжиж суун. Тэгээд эсвэл яг манад үг ядарч байгаа газар нь илүү жижиг аврын автобусууд их явдаг гэж магадгүй. Гой тийм Европ дэрсэн тийм мэдрэмж төрж байгаа. Сонирхолтой санагдчихж байгаа. Азийн орнууд сүүлийн жилүүд Азийн орнуудад байсан шүү дээ тий. Сая хамгийн сүүлийн аялал маань Японд байсан. Ер нь Япон солонгос төстэй шүү дээ ерөнхийдөө. Тэгээд яг харьцуулах юм бол солонгос бол цэвэрхэн юм байна. Одоо тэгээ хавар олоод ч тэр жоохон тас шороо ихтэй санагдлаа. Тэгээд ялцчихгүй зам тээвэр бол ялцчихгүй солонгос хөгжлөөр илүү байна. Стамбул яг мэдээж төрүүлж хөгжсөн хуучин хот гэж явдсан шүү дээ. Тэгээд тийм үү зам тээвэр нь надад тийм пёрлоя гэдэг шиг. Зүгээр л Орс стилний тиймэрхүү санагдлаа. За идэх юм яриад юугүй ээ бурхан минь ёо. Иммад гэдэгтэй одоо Монгол хүний ер нь амтлах мэдрэмжинд солонгосоос илүү Туркийн хоолнууд илүү гоё амттай санагдсан. Мэдээж солонгосын гоё амттай хоол байгаа. Гэтэл Турк дээрээ хоолыг нэдэд зэрэг жимснүүд нь ч бараг Монголд очсон баг. Хоолнууд нь үнэхээр гоё. Захиалгын хоол мөртлөө амар гоё санагдсан. За нэг ирээд нэг бараг бид 4-5 хононы сэтгэл нэг иймэрхүү л байна да. Надад маань хараа айгу бичлэг хийж явал лаачи юу игээд байгаа юм бэ гэсэн. Хэзээ ингээд дөнгөж аялал маань эхэлж байна. Хүмүүс айгу тийм ингээ хөцөлдөг. Нэг тий. Яг нэг Орс мэдрэмж бол надад амар төрж байна. Оросд байгаа юм шиг. Тэгээд алчууртай хүүхнүүд аягүй их юм Оростой харьцуулахад тий. Оросд байгаа юм шиг мөртлөө нөгөө юм амар хаалт тийм алчуур зүүдэг хүмүүс гэдэг чинь хаалттай хүмүүс гэдэг. Тэгэж хуцсан хүмүүс аягүй их тааралтай юм